За бүгдээрээ тавтай марил бид бүхэн буцаад хөтөлбөртөө ороод ирлээ. Би та бүхэн өглөө болгон 6:30-д босоод энэ бичлэгийг дахин сонсон өглөөгөө эхлүүлж байгаа гэж найдаж байна. Түүнийг хийх нь маш чухал юм шүү. Сэрүүлэг тавиад эсвэл ер нь яг ингээд сэрэнгүүтээ шууд хийчих шүү дээ. Хийхдээ хамгийн их нь хийх зүйлээрээ гэж. Тэгэх юм бол та хэдийн хүсэж зорж байгаа зүйлтэй нь бодит байдал бий болох болно. За, үргэлжлүүлэн хийхээс гадна би та бүхнийг энэ лайвыг группүүдтэй хуваалцаасай гэж хүсэж байна. Facebook групптэй, WhatsApp дээр энэхүү лайв дээр орж ирэхийг уураарай. Одоо YouTube яагаад вэ гэхээр яг энэ лайваар явагдахад хамтын оюун санаа ажиллаж байгаамаа. Тэгэхээр нөгөө YouTube линк багштай YouTube дээр яг одоо лайваар явж байгаа түүний бүгдээр голцорой. Тэгэхэд яг энэ цаг мөчид тухайн хүн орж ирэх хийгээд илүү их үр дүнтэй, илүү хурдтай тухайн хүнд нөлөөлөх юм аа. Тэгээ одоо бол маш сайн мэдчихэж байгаа шүү дээ, тийм ээ? Бид хамтдаа хийхэд илүү үр дүнтэй ажиллагаа гэдгийг илүү сайн ажилдаг гэдгийг мэдчихэж байгаа тийм ээ? Үйлчилдэг гэдгийг. Тэгэхээр YouTube логгийг хуваалцаад тэгээ хүмүүсийг яг энэ цагт орж ирэхийг уриарай. Тэгснээр бид тухайн хүмүүс тус болох боломжтой юм. Тухайн хүний зүрхний асуудалт нь. Тэгээ зүрхний асуудал чинь маш олон асуудал байдаг шүү дээ. Гадаад гадаргуу дээр ч байж болно. Зүгээр л одоо юу гэдэг нь зүрхний гадна талын өрөвсөл байж болно. Эсвэл одоо юу гэдэг нь зүрхний шингэн дээр байж болно. Эсвэл артер нь нөгөө нэг юу бөглөрцөн байхч байж болно. Түүн дээр ч гэсэн засалт хийх боломжтой юм. Өөрийн дотоод хүчээрээ дамжуулан. Хэдийгээр нөгөө хаалгаанд орсон ч гэсэн яг үнийг хэлэхээр тухайн газрын эдгэрлийг бол таны өөрийн хүч хийдэг байхгүй юу? За эсвэл үдийн булчингийн өвчлөлттэй байдаг ч юм уу? Эсвэл ховдол дотор нь ямар нэгэн өвчлөл байдаг ч юм уу тий? Зүрхний түвшинд ямар л асуудал тэр бүгд бол шийдэгдэх боломжтой. Боломжгүй зүйл гэж ер нь байдгүй маа. Тэгээ бүгдээрээ бас даралтны асуултаа бол даван гарахыг хүсэж байгаа гэж найдаж байна тий? Ерөөдөө бол тийм даралт бол хит ихтэйж болно, хит унаж бас болно. Эсвэл цусны эргэлтийн асуудал байж болно. Тийм зүрхнээс ингээд цаашаа холтохоороо үедээ тарих байна уу, хүл байна уу тэр хүртэл одоо очих цусны эргэлтэн дээр асуудал байдаг ч юм уу тийм. Тэгээ гол нь энэ бүх асуудал бидэнд яагаад байгаа юм бэ гэхээр бидний өөрийн байгалийн эдгэрлийн систем маань ядарсан байгаа, туйлдсан байгаа, унтаж байгаа учир байгаамаа. Тэгэхээр хамгийн түрүүнд сэрэх нэг арга нь бол та зорих ёстой. Таны тэр шийдэмгий байдал чухал юм аа. Шийдэхдээ одоо яг үнэхээр би тэгнэ гэдэг тэр хүсэл. Тэгээ мэдээж нөгөө эмчнэр болж ухвал эм тайраа тий одоо эмчнэр юу зөвлөж जैन тэр бүгд ч гэсэн чухал. Тэр чинь 5% ордог. Тэгээ ерөөдөө бол бүх процесс нь ерөөсөө л гол хийх ёстой зүйл нь юм бэ гэхээр таны өөрийн байгалийн өөрийгөө эдгэх чадамжийг тань тий өөрөө ажиллахад нь тус болох явдалтай. Тэгээ ерөөсөө ер нь гол нь юм баггүй танд өвчин байна гэдэг чинь л ерөөсөө энэ систем чинь ядарсан байгаа болохоор туйлдсан байгаа болохоор юм байна. Түүнээс иш таны өөрийгөө эдгэх чадамжтай нь эрүүлсэн бол та өнөөдөр өвчнөтэй гэж байхгүйсаа. Тэгээ энэ асуудлыг яаж тавих юм бэ гэхээр ерөөсөө л өөрийн зүрх судасны системийг хүчрхжүүлэх шаардлагатай байна. За тэгэнгүүтээ ажил мэргэжлийн төвшин дээр бол бид орлогын доктортой байдал дээрээ зорж ажиллана. Орлого ч гэсэн бидэнд их чухал шүү дээ. Орлого бага болоод докторгүй байгаад энэ чинь бидэнд тэнцвэргүй байдлыг бий болно. Айдсыг, стрессийг бий болно. Яагаад хүмүүсийн зүрх хаагддаг гэж бодож байна. Ерөөдөө бол юм алдахтай холбоотой, айдстай холбоотой ч юм уу те гинтийн зүйлсүүдтэй бас холбоотойгоор хүмүүсийн зүрх бол хаагдах тохиолдол байдаг. Тэгэхээр зүрхэн ч гэсэн нөлөөлдөг гэсэн үг. Орлогын байдал ч гэсэн. За тэгээ хувь зээний амьдрал дээр бол бид өөрсдийнхөө амьдралын зорилгоо илүү тодорхой ойлгохын тулд ажиллах байгаа. Бид мартсан байхгүй юу? Төрөх үедээ бид мартсан байгаа.
Гэтэл бид ямар зорилготой ирэх вэ гэдгийг шийдээд ирсэн хүмүүс аахгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө 3 дахь зүйл нь өөрийн амьдралын зорилгоо тодорхой болгох дээр 3 дахь бидний төвлөрөх зүйл байгаа. За тэгэхээр яг одоо бүгдээрээ сайхан за би түр паузли та админ яг энэ линкийг хүмүүстэй хуваалцаарай. Хэдий ч нэ олон хүнд та админ туслан төдий ч нэ өөртөө бас өсөө өгч юм шүү. Улам мэрэгүү ухаантай та админ болж эхэлдэг юм аа олон хүн туслагдсан. Тэгэхээр ямар ч эргэлзээгүйгээр бусдад хүмүүс туслаарай. За би өвчин байна уу, стресс байна уу? Хөгшрөл бий болж байгаа зүйл нь юунаас болд юм бэ гэхээр ерөөсөө шимт хижээл нь явах урсгалд болоог бий болсон байгаа. Тэгээд тэр очих ёстой шимт хижээл нь жишээлбэл хүчил төрөгч байж болно, шимт хижээл байж болно, хоол байж болно, агаар байж болно. Таны төвлөрөл анхаарч байж болно. Энэ бүгд чинь шимт хижээл. Төвлөрөл анхааралтай ч гэсэн. Тэгэхээр хаана л болоог байна? Тэнд стресс, өвчин, хөгшрөлт бий болдог юм аа. Хөгшрөлтийн асуудал бий болдог юм аа. Ганц хүний биеийн төвшөнд гэхгүйгээр санхүү дээр ч гэсэн ижлэх юм. Ажил мэргэжлийн амьдралд, карьер дээр ч гэсэн ижлэх юм. Хүмүүс стресстэй, амгалан бус болцсон байдаг. Амгалан байдлаа алдсан байдаг. Тэгээд хөгшрөх процесс тэнд бол бас явах болно. Тэр байтугай ажил мэргэжлийн амьдрал маань ч гэсэн байдаг юм аа. Карьерч байна уу, бизнес байна уу? Бид стресстэй байх боломжтой. Өвчин эсвэл тийм амар амгалан бус байдалтай болох боломжтой. Тэгээ хөгшрөлттэй ч болох боломжтой. Тэгэхээр бид бүтээх хэрэгтэй. Тэр бүтээсэн зүйлээ баяжуулж үргэлжлүүлэн авч явах хэрэгтэй. Тэгээ хэрэггүй бүхнээ уусган алга болгож өсөв хөгжиж байгаа нэг зүйлтэй болгох хэрэгтэй байдаг. Амьдралын зорилго дээр ч гэсэн ижлэх. Тэн дээр болоог байх боломжтой гэдэггүй тодорхой биш байна гэдэг. Стрессийн төлөвөөр, өвчний төлөвөөр, тэгээ хөгшрөлтийн төлөвөөр ч гэсэн хувь зээний амьдрал дээр ч болоог бий болох боломжтой гэдэг юм аа. Тэгэхээр ерөөсөө л энэ бүгд дээр хувийн амьдрал байна уу, ажил мэргэжил байна уу, хувь зээний амьдрал байна уу, хаана л асуудал байна. Тэнд бол шимт хижээл нь л очихгүй тэнд болоог байгаа. Тэгээ энэ бүгдийн гол үндсэн суурь юу вэ гэхээр таны анхаарал төвлөрөл сарнсан байдал. Ерөөсөө гол суурь байдаг. Би энийг хүсэж чинь гэдэг ингээд гадагшаа чиглэлтэй. Таны төвлөрөл анхаарал ингээд хуваагдсан. Таны энерги жижиг болоод олон зүйл дээр ингээд төвлөрсөн байдаг. Байдал. Тэгтэл дотор ингээд хангалттай төвлөрөл анхаарал нь байхгүй болсон байгаа байхгүй? Ингэж болоог бий болдог юм аа. Хувийн амьдрал байна уу, ажил мэргэжлийн амьдрал байна уу, хувь зээний амьдрал байна уу? Болоог ингэж бий болдог. Тэгэхээр бидний хийх ёстой зүйл юу вэ гэхээр энэ бүх сарнсан байгаа төвлөрөл анхаарлаа буцаагаад өөр дээр авчрах юм. Бүх сарнсан байгаа энерги буцааж авчрах юм. Бүх сарнсан байгаа бүх зүйлүүдээ, сарнсан хуваагдсан зүйлсүүдээ нэгдмэл нэг мөн чанартай болгож авчрах явдал юм. Олон хуваагдсан байдлаа нэгдмэл нэг мөн чанар руу шилжүүлэх. Үүнийг юугаар дамжуулан бий болох юм бэ гэхээр хамгийн ихний алхам бол ерөөсөө тэр зорилго хүслээ тодорхой гаргах. Шийдэм үнэхээр тэгнэ гэдэг тэр шийдсэн байдлаа улам хүч хөрчүүлэх. Тийм учраас форм бол та админ өгсөн байгаа. Та админ энэ линкэн дээр байгаа формуудыг ерөөсөө бүглөөрөө тэн дээр бол яг та юу хүсэж ийн вэ гэдэг зүйлтэй нь тэнд яг ингээд тодорхойгоор бичээрэй гэсэн хэсэг байгаа. Яагаад вэ гэхээр ерөөдөө та өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ ингээд бодоход тэр бодол чинь арилаад өгч нь хүмүүст хэлэхэд бол тий амаараа хэлэхэд тэр хэлсэн зүйлтэй сарнаад алга болчихно. Гэтэл бичсэн зүйл явдггүй маа. Тэгээд ер нь бол хүсэж байгаа зүйлтэй тэгэхээр одоо юу гэдгийг та юу хийхээ хүсэж чинь тэр зүйлтэй нууц байх хэрэгтэй. Нууц байх хэрэгтэй, нандинах хэрэгтэй. Тэгээ бичих хэрэгтэй. Тэгжээч тэр танд бодлоо. Тэгвэл болохоор ингээ хамаг хүнд ингээ хэлчихээр чинь тэр чинь бас юу гэдгийг ажил мэргэжлээ би ажилд орно гэдээ ингээ хэлсэн чинь тэгээ баахан газар өгөөд ажилд орохгүй бол яах юм тий. Тэгэхээр чи хүмүүс таныг орохгүй байна, ингэсэн байна гэдэг ингээд дахиад таны тэр ажлаа олох байдалтай нөлөөлнө шүү дээ. За хамгийн түрүүнд дасгаллаа хийхээс өмнө хамтдаа өөрийн эрүүл оршихуйн төлөвөө хэмжээ. Би энэ дахин та адыг ойлгохтол хэлнэ. Ер нь ингэж бол амьдралдаа хүн юм манифест хийх юм шүү.
Хувийн амьдралаа нөө ажил мэргэжил хувь зээний амьдралдаа та асуудал болоогүйдээ даван гарахыг хүсэж байгаа ш. Тэр зүйлээ бий болгоод ерөөсөө алхам нь юм байдаг байна. Манайхан яагаад 5-8 болчих вэ? Одоогийн төлөө ш. Дасгалтай орог юм чинь яг одоогийн төлөө. За тэгээ зүрхэн дээрээ бол хэдүүлээ хийнэ. Зүрхэндээ хэлнэ. Яагаад гэхээр зүрхтэй нь таны бүх хэсэгтэй холбоотой. Бүх шимт хичээлийг хүргэдэг гол эрхтэн бол зүрх байнамаа. Тэр байтугай тарих хүртэл зүрхтэй холбоотой. Тэгэхээр зүрх судасны асуудал төр бол хамтдаа зүрхэн дээрээ ажиллана, ажил мэргэжлийн хэсэг дээрээ ажиллана, хувь зээний амьдралын хэсэг дээрээ ч гэсэн хамтдаа одоо ажиллана. За хоёр гараа зүрхэн дээрээ байрлуулъя. Та өөрийн гараа зүрхэн дээрээ байрлуулах мэт таны төвлөрөл анхаарал автоматар тэндээ очих болно. Одоо нүдэн айнаас сонсмоор байвал намайг нүдэн айнаас сонсороо. Зорилготойгоор өөрийн төвлөрлөө зүрхэн дээрээ авчраа. Төвлөрлөө бэхлээрээ өөрийн анхаарлаараа бэхлээрээ тэгснээрээ таны төвлөрөл эндээ байх юм. Хэрвээ та үүнийг хэрхэн хийхээ мэдэхгүй бол зүгээр л өөртөө яар. Би өөрийн төвлөрлөө алга болон зүрхнийхээ хооронд зайд авчирлаа. Би өөрийн төвлөрлөө анхаарлаараа энэ орон зайдаа бэхэллээ. Би мэдэгч сэрэмсрээ миний бүтэн биеийг нь бүтээсэн тэрхүү сэрэмсэр маань ер нь юу болж байгаа нь юу болохгүй байх гэдгийг мэдэж байгаа. Тэрхүү бүхнийг мэдэгч сэрэмсрээ би урин заллаа. За тэгээд би эндээ 9 удаа амьсгаллаа. Энэ орон зайдаа би 9 удаа амьсгаллаа. Хэвийн нэрээ амьсгалаарай. Амьсгал таны зорж байгаа зүйл бодит байдал болоход таны зорилт бодит байдал болоход тус болох юм аа. Тус болох энерги өгөх юм аа. Таны зорьсон зорилго ямар л өвчин байна те түүнийгээ даван гарах байна уу? Зүрхний асуудалтай холбоотой асуудал байна уу? Тэр бүх зорилгоо даван гарахад биелүүлэхэд тийм тус болох энергийг өгөх юм. За одоо нүдээ анаад зүрхэндээ тунхаглаарай. Би өөрийн зүрхэндээ тунхаглалаа. Өөртөө хэл. Би зүрхэндээ тунхаглалаа. Тунхаглаж байна. Би өөрийнхөө нэрийг хэлнэ. Та өөрийнхөө нэрийг хэлээрэй. Би Рамеш. Намайг үг болгоно та нэг амьсгал авангаа хэлээрэй. Битгий яарч хийгээрэй. Хоош нь батж байгаа ямар л болоогүй байна. Түүнийг уусган алга болгож байна. Юунаас вэ гэхээр нэгт цогц эрүүл биетэй байгаас бий. За миний хувьд л өвдөгний асуудал байдаг болохоор ходоодн дээр асуудалтай учраас би цогц эрүүл ходоодтой байх. Ходоод зүрх гаралт цусны эргэлт. 2 цогц баялаг санхүүгийн хувьд асуудал байвал санхүү орлого боломж болон нөөцүүд. 3-т цогц цэцэв мэргэн сүнслэг бүрэн дүүрэн байдал. Миний хүсэж байгаа зүйл учраас би нэг өөрийнхөө форм дээр бичсэн зүйл байгаа юм л да. Сэрэмсэр тодорхой байдал.
чиглэлтэй байх. Эдгээр бүхнээс хойш тодорч байгаа хэл болоогуудыг би уусгаа алга болгож байна. Та үнийг нэг л удаа хэлэхэд хангалттай. За тэгээд та бичмээр санагдвал бичээрэй. Үг үгээр нь бичээрэй. Тэгээ YouTube-ийн бичлэгээ зогсоож байгаад бичих комментэн дээр. Энэ өгүүлбэрээ бичмээр санагдвал сайхан бичээрэй. Голгойтой нь бараг чимээгүй шахуу болсон байна. Чимээгүй тарих оюун бодол маань чимээгүй болсон байна. Ийм маань амарсан, тайвширсан байна. Зүрх амгалан. Аниргуун чимээг сонсож байгаа. Энэ нь юу гэсэн үг гэхээр та сүнслэг мөн чанар дээрээ байна гэсэн үг. Энэ төлөвтөө байгаа бодолгүй тайвширсан. Амгалан. Аниргуу төлөвтөө байгаарай. Энэ төлөвт таны бичсэн, хэлсэн мэдээлэл яг ингээ хэлээд явхад өдөр болгон та дасгалаа хийгээд явхад 27 хоног дээр бидний цөмд байдаг, бидний амьд байлгадаг тэр одоо төв дээр очноо. Тэгээд яг үнэхээр энэ хүн хүсэж байгаа юм байна. Чин сэтгэлээсээ хүсэж байгаа юм байна гэдгийг хүлээн аваад за энэ нь бодит байдал болгоё. Тэгээ болгоё гэдэг түн дээр ажилдаг байгаа. Дотоод хүч маань. За алгуур хөлийн хуруунуудаа хөдлөе. Гарынхаа хурандаг. Яг миний хэлж байгаагаар хийгээрэй. Яг за одоо 2 алгаа зөөлөн арчаад битгий өөрөөрэй. Алгаа нүүрэн дээрээ байрлуулад харанхууд нүдээ нэгээд анаад нүдээ нэгээд 2 гараа аваа. Надад одоо ямар мэдрэмж төрж байна? Илүү гэрэлтэй болсон байна уу? Илүү юмс тодорхой харагдаг болсон байна уу? Хэрвээ тийм бол болсон байна гэсэн. Энэ бол та процессоо зөв хийсэн байна гэсэн баталгаа юм. За одоо өөрийнхөө эрүүл оршихуйн төлөвөө хэмжээрэй. Тэгээд өмнөх болон дараах тоогоо чатан дээр бичээрэй. Та Zoom-ээр орж ийн үү, Facebook-оор орж ийн үү, YouTube-ээр орж ийн үү? YouTube-ээр орж ийн үү, Zoom-ээр орж ийн үү, хаагаар орж ийн? Та яг одоо өмнөх болон дараагаа бичээрэй. Энэ өөрчлөлтөө та бичих хэрэгтэй. Тэгжээж энэ төлөвөө та маргааш өдөр хүртэл хадгалах боломжтой юм аа. Тэгснээр энэ бий болгосон төлөвтэй нь уусаа алга болохгүй юм. Тэгэхэд маргааш та дахин хийхэд илүү өндөр түвшийг та тунхаглалыг хэлэх юм. Илүү их энерги тэр тунхагттай байх юм аа. Тэгэхээр бидний хүсэлт маань хүртэл багаар дээшээ өсөн хөгжиж байгаа юм. Нэг төвшөнд байгаад буудаг биш. Нэг төвшин дээрээ л буугаал байдаг биш. Дандаа өсөн хөгжүүлэлттэй байх боломжтой юм аа. Тийм учраас ингэж хийх хэрэгтэй. Ингэж та барина. Амьдралдаа та хүрсэн юу л байна түүнийг хадгалахыг хүсвэл түүнийгээ бичиж байгаарай. Тэгжээж та дараагийн төвшөндөө хэмжээ цагтдаг юм шүү. За орчуулгатайгаар сонсохыг хүсэж байгаа хүмүүс байвал энэ Zoom-ээр та бүхэн минь ороод ирээрэй. Тийм Zoom-ээр ороход бол нэг тодорхой хэмжээний бас нэг хувь нэмэр оруулахтай төлбөр байдаг. Гэхдээ давуу тал нь 10 дахин илүү үр дүнтэй байх юм аа. Яагаад гэхээр та их усвартай ойрхон байгаа учраас илүү үр дүнтэй байна. Яг л та нартай ойрхон байхад илүү дулааныг мэдэрдэхтэй ижил. Окей. За одоо асуулт байвал асуугаарай. Бие махбодтой холбоотой нь уу, хэрэгцээтэй холбоотой нь уу, хүсэлтэй холбоотой юм байна уу? Одоо надаас асууж болно шүү. За дараа 7 хоногоос бол би хин нэгэн хүн гараа өргөхөд бол би ярина. Гэхдээ энэ 7 хоног бол ерөөсөө тэр чигтээ чатаар холбогдно. Манайхаа асуулт байвал чатан дээр бичээрэй.
Маш сайн байна. Сүнэл танилцуулган байгаа лүү асуух асуулт байгаа лүү юу илээ? Дуулан сэрийн юм чамайг бурхан ивэгээ. YouTube чатан дээр асуулт байгаамаа. Та байхгүйсэн ч гэсэн энэ дасгалыг би өдөр болгон хийж болох уу? Чи юу л хүссэн түүнийгээ хийж болно. Гэхдээ яагаад би үүнийг хамтаараа хийж байгаа юм бэ гэхээр илүү үр дүнтэй, үр ашигтай байхад нь зориулаад хамтаараа хийж байгаа юм. Хамт хийж байгаамаа. Тийм тэгэхээр би байхгүйсэн ч гэсэн ганцаараа хийж болно. Тэгээ миний зорж байгаа зорилго бол эцэст нь та надаас хамааралгүйгээр өөрсдөө биеэ даадаг тийм төвшөнд очих. Тийм тэгэхээр яг энэ цагтаа орж ирэх боломжтой бол орж ирж байгаарай. Тэгээ боломжгүй бол тэгээ YouTube-ээрээ ороод хийж байгаарай. Яагаад YouTube-ээр дамжуулаад хийхэд ч гэсэн үр дүнтэй. Тэгээ хизээл хиймээр байна тэр үедээ хийж байгаарай. Хүн болгон юу ч хийх чадамжтай төрсэн байдгаа. Тийм болохоор тэгээ өөр асуух асуулт байв уу? Тийм YouTube дээр бол үгүй яашаа өөр асуулт алгаа хүмүүс нөгөө нэг өөрийнхөө оноонуудаа бичсэн байна. Дахиад нэг асуулт байна. За энэ нөгөө хурдтай явж өсөн хөгжиж байгаа энэ хорвоо ертөнцийн би яаж нэг зүйлийг барьж авч явах вэ? Зөвхөн нэг зүйлээ. За тэгэхээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Их дэлхий л тийм хурдтай байгаа болохоос биш чи тийм хурдтай биш байгаа шүү дээ тийм. Тэгэхээр юу гэдгийг хорвоо ертөнц хурдтай явж ийн гэдээ чи тэрийг дагах шаардлага байхгүй. Зүгээр л яг нэг ажил дээрээ төвлөл. Миний хувьд ерөөсөө л яг нэг ажиллаад барьж аваад яг нэг зүйл хийхдээ нэг цагт яг нэг зүйл дээрээ төвлөрч хийж байсан. Тэгээ миний хувьд бол яг ингээд залуу хүүхдийн хувьд бол ингээд хүнд хийж чадах машиныг зорилгоо сонсч юмсангүй. Гэтэ энэ бол миний зорилго байсан юм аа л гэж. Тийм тэгэхээр тунгаглалыг зүрхэндээ хэлэхэд надад үүнийг хийхэд яг нэг цагт нэг ажлыг тэгэхээр юу гэж хэлэх вэ гэхээр зүрхэндээ хэл. За энэ ингээ хурдтай явж байгаа хорвоо ертөнц дээр би яг нэг ажил дээрээ бүрэн тулж ажиллахад тэгээ надад хэрэгтэй мэдлэгийг хайрлана уу гэд өөртөө хэл. Өөртөө тэндээ яар. Хинтэг ярьж байгаа юм гэхээр сүнстэйгээ л ярьж байгаа хгүй би ярьж байгаа юм. Тэгээ аль болох зүрхэндээ төвлөрөөрэй. Ерөөдөө бол би энэ гүйцэтгэгчтэйгээ гадагшаага ингээд олон салангаа төвлөрөл дээр ингээд байх үедээ өөрийгөө зүрхэндээ авчир. Тэгээ ерөөсөө л нэг зүйлээ л бариад авчих хэрэгтэй. Хувийн амьдрал дээр нэг, ажил мэргэжлийн амьдрал дээр нэг, хувь заяаны амьдрал дээр нэг. Тэгэхээр яг нэг зүйл дээрээ бүрэн төвлөрөөд ажиллах юм бол цаг хугацаа, орон зай бүх зүйл шаарддаг боломжтой юм аа. Тэгэхээр өөртөө тунхаглан хэлтэй яг үүнийг хийхэд надад хэрэгтэй мэдлэгийг би уран зарчна гэдэг. Тэгээд аль болох өөрийгөө зүрхэндээ авчираад байгаарай, зүрхэн дээрээ төвлөрөөд байгаарай. За ерөөдөө бясалгалын бүх системүүдийг би хүндэлдэг л дээ. Хэрхэн заагддаггүй гэдгийг би хүндэлдэг. Энэ дэр нэг асуулт байсан маань гэхдээ би сонсч юмсангүй. Гэхдээ нэг зүйл болохоор ихэнх бясалгал болохоор дандаа 3 дахь мэлбэрээрээ төвлөрөөрөө гэдэг юм уу эсвэл амьсгал дээрээ төвлөрөөрөө гэд бол заадаг. Тиймээ бодол ярих нь зүгээрээ гэж хэлдэг тийм ээ. Зүгээр юм аа гэх. Гэхдээ хамгийн чухал нь юу бясалгал дээр яг юу хийх ёстой түүнийг зүрхэндээ хийхэд бодол орж ирэхгүй. Яагаад гэвэл таны төвлөрөл анхаарал толгоондоо биш зүрхэндээ байх учраас. Тэгэхээр би таныг өөрийнхөө ямар ч бясалгал байна, танд ямар л бясалгал засан байна, түүнийгээ яг гараа зүрхэн дээрээ байрлуулж байгаа дотроо хийж байгаарай. Тэгээд зүрх өөрөө нэгэн үзүүр төлөөлтэй байдаггүй. Гэтэл толгой бол хоёрдмол төлөв дээр гэдэг юм аа. Тийм үгүй гэдэг. Би хийх үү, хийхгүй юу гэдэг тийм төлөв дээр. Таны анхаарлыг сагнуулдаг юм.
Гэтэл зүрх бол таныг нэгэн үзүүр төвлөрлөлтөд нь аваад ирдэг юм аа. Тэгэхээр өөрийнхөө бясалгын дасгалаа зүрхэндээ хийхэд бодлого болно. Тэгээ мэдээж манай одоо сургалт нь бас 30 секунд байтугай шууд ингээд зүрхэндээ буюу бодлого шууд бодлого эргэлзээгүй, стрессгүй, шаналлгүй, өвчмгүй тийм төлөвлөгөө хэрхэн орох вэ гэдэгт зориулсан ч тусгай сургалт байдаг. Хэдхэн секундын дотор та тэнд очих боломжтой. Тэгэхээр миний хувьд бол нэг тийм олон цагаар бясалгах нэг шаардлагагүй юм аа л гэж бодож байгаа. Ер нь бол яг тэр төлөвтэй хүн хормын дотор л очих боломжтой юм байна. Хэрвээ би тийм төлөвд очиж байвал би юу хүсэж байгаагаа биелүүлэх боломжтой. Би юу баяжуулахыг хүсэж чинь түүнийгээ баяжуулах боломжтой. Би уусгаа алгуулах хүсэж чинь түүнийгээ би уусгах боломжтой юм аа. Тэгэхээр олон цагаар бясалгахын гэхээр таны бүх зүйлээр чинь жоохон цаг аваад байх тал байдаг. Би бол ер нь бол өөрийн хариуцлагаасаа зугатаад бүх цагаа ингээд бясалгалд зориулж гэж. Гэхдээ ер нь бол хормын дотор бясалгын төлөв дээр ирээл тэгэл ер нь юмаа хийж байгаа хэрэгтэй. Тэгээ ерөөдөө бол хэрвээ хүсэлтэй тийм сургалт байдаг, тэнд хэрвээ хүсэл дуудлага байвал орж болно. Үгүй бол яг энийг өргөжлүүлээд хийгээд явахад бас болно. Окей. За тэгэхээр өдөрт хийвэл болох вэ гэдэг асуултанд бол аль хэдийн хариулчихсан шүү дээ. Өглөө 6:30-таа хичээл, орой орохдоо нэг хийгээл 2 удаа хангалттай. За 2 өвчтөе шаваа оруулж байгаа юм аа. Юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдэг дээр бол ерөөсөө гол анхаарах ёстой зүйл нь юу юм бэ гэхээр ерөөсөө бид хэдийн хувьд бол өөрийн тэр нөгөө өвчнөө эрүүл сарвал болохыг хүсэж байгаа тэр хүслээ одоо зорж байгаа зорилтоо улам хүчрхэг болгох дээр л ерөөсөө анхаарах хэрэгтэй. Ерөөсөл гол бидний хийж байгаа зүйлтэй тэр баггүй. Тэгээ энүүн дээр бол бүр илүү одоо юу гэдэг илүү хүчтэйгээр ингээд түүн дээр ажиллая гэвэл дараагийн төвшний сургалтууд ч юм уу өөр арга хэмжээнүүд бол аргууд бол байдаг. Гэхдээ заавал тэр гэхгүйгээр хэрвээ хүсэх юм бол нэг бүтэн жилийн турш ерөөсөө л энэ хөтөлбөртөө суугаад ерөөсөө л яг энэ зорилт энэ хүсэлтэд улам бэхжүүлээд бачуулаад хамтаараа ингээд байхад бол аль хэдийн тухай хүнд процесс өөрчлөл бол гараад эхэлнэ. Та өөрийн оршихуйгаа асуултын би сонслоо зүгөө. Окей. За асуултных нь хариулт нь За тэгэхээр асуултын миний бодлоор бол ингэж асуусан юм шиг байна. Яаж одоо нөгөө эерэг байх вэ? Эерэг давтамжтайлагчдаар ерөөдөө байх вэ гэдэг асуулт байсан болоо. За тэгэхээр энүүн дээр болохоор нэг зүйлийг хэлж байна. Ерөөсөө хүрээлэн буй орчныхоо ухамсарын хэмжээсээс илүү өндөр ухамсарын хэмжээс буюу өндөр давтамжтайлагчдаар байх шаардлагатай. Яагаад вэ гэхээр бидний нөгөө хүрээлэн буй орчныг бодож үзэхдээ хүрээлэн буй орчин маань тэр чигтээ бохирдлоор дүүрсэн байгаа. Маш олон хүмүүсийн бодлуудаар дүүрэн маш олон мэдээллүүдэд дүүрэн, маш олон долгисуудаар дүүрэн, зурагтны, телевизийн, утасны гих мэтлэн маш олон хэвийн бос одоо долгисуудаар дүүрэн хүнд байгаа. Тэгээ энэ дээр бас одоо соёлын нөлөөч гэх юм уу бас ерөөдөө бол хүрээлэн буй орчин маань нэлээд хүнд байгаа маа. Тэгээ гол нь яадаг вэ гэхээр бид нөгөө хүрээлэн буй орчиндөө уусчдаг. Уусаад яг тийм болчдаг. Гэтэл би тэгээд энэ хүрээлэн буй орчноосоо гараад тэгээ хөдөө гараад ингээд явчихад яадгүй нэг тийм амар амгалан тайвширсан байдаг шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та нөгөө байсан хүрээлэн буй орчноосоо гарсан байгаагийн шинж байгаамаа. Тэгэхээр ерөнхийдөө бол яг өөрийгөө эерэг одоо зөв байлгах, өндөр давтамжтайлагч эерэг байлгах юм болоо да. Асуулт нь яг юу байсан бол за ямар ч гэсэн аль болох хүрээлэн буй орчноосоо гарах эсвэл хүрээлэн буй орчныхоо хэмжээсээс давтамжтайлагчаас нь илүү өндөрт давтамжтайлагчаа байлгах хэрэгтэй. Илүү их өндөрт одоо долгисоо байлгах хэрэгтэй. Тэгэх юм бол хүрээлэн буй орчин чамд нөлөөлөхгүй, чамайг хоошин татахгүй, чамайг дарахгүй. Тэгэхээр чи тийм.
Тэгэхээр хүрээлэн багшнаас юу авах хэрэгтэй? Түүнд зориулсан бас тусгай хөтөлбөр байдаг. Одоо ухамсарын хэмжээс өсгөлөхэд. Тэгээд тэрүүн дээр бол бас ухамсарын хэмжээс өсгөх. Тэгээ хүрээлэн багшийн нөлөөд автахгүй ухамсарын хэмжээсээ өсгөх сургалт байдаг. Тэрнээс цааш одоо дараагийн сургалтууд бол бас байдаг. Тэгээ илүү гүн түвшний бүр юу гэдэг нь их сургуулийн бүр нарийн түвшний сургалтууд ч гэсэн байдаг. Тэгээ бүгд боломжтой. Бүх зүйл бол бидний дотор байдаг. Тэгээ тэрүүн дээр бол хамгийн гол нь таны дотор хүсэл зорилго нь байгаа. Дотоодын дуудлага байвал ямар ч боломж бол байдаг юм уу? Тэгээд багш сүүлд нь хэлж байна. Бурхан ч гэсэн бурхны хүч бүгд бидний дотор байдаг юм шүү гэд. Бүгдээрэнд нь баярлалаа. Бүгдээрээ олон хүнийг ураарай. Тэгээ хэдүүлээ маргааш үлцээ. Өглөө 6:30-таа хийх юм мартав гинэ. Өглөө 6:30-таа хийх юм мартав. Тий хүүхдүүд ч гэсэн сууж болно шүү. Хүүхдүүд ч гэсэн хийж болно шүү.